Yo, how you doing, Jim Brothers? Сайн байцгаана уу? Энэ талаас очроо. Өнөөдөр миний зах хичээл болол ягаад бидний булчингийн мас хөгжихгүй байна? Ягаад бид гаццсан? Ягаад хэвэн дээр байна гэж тэр талаас зөвлөгөө өгмээр байна. Тэгээд ямар шалтгаанаас болоод ингэж байгааг та нар зөвлөе. Гэхдээ өмнө би та нарт нэг мэдээлэл хэлье. Манай 3 тамирчин байгаа. Тэр 3 тамирчин залуу пит хитрэнээр зааж байгаа. Тэднэртэй холбогдоод цагаа аваад тохирвол манай дэлгүүр дээр энэ бодо дээр хэмжилтээ өгөөд анхны өдрөөс нэг хэмжилт өгөөд хамгийн сүүлчийн өдөр дээр нэг хэмжилт өгөөд өөрийнхөө үр дүмээ цаасан дээр гаргаж олно. Тэгээд өөрийнхөө үр дүм харж олно тий. Тэднэрээс яаж холбогдгийг гэвэл энэ доор одоо комент хэсгэн дээр би зурнуудыг нь оруулаад анчлалуудыг бичээд хувийн мэдээллүүдийг нухацын дугаартаа бичиж чинь. Тэгээд та нар өөрсдөө хараад тэгээд тэднэртэй холбогдоод ярьчих тий. Тэгээд дээгүүр нь бол Facebook-ийн лайнкуудыг нь явуулчихна. Тэгэхээр тэнд чинь Facebook руу ороод Facebook-ийг шалгаж олно. Тэгэхээр одоо бид нэр хичээлүүд авъя. Йоо. Нэгдүгээр бол шалтгаан бол бидний хоолноос авж байгаа калорийн хэрэгтэй багадаад ээж магадгүй гэж та нар зөвлөе. Яагаад ойлгомжтой бид нэр анаболизм үе гэхэл чинь булчингаа хөгжүүлээ бие хөгжилж байгаа үе чинь анаболизм үе гэдэг чинь. Тэгэхээр бид нэр чинь авж байгаа калори чинь өдрийн калориос жоох илүү байх хэрэгтэй. Тэгэхээр би 3000 калори өдөр идэх зүйл 3200 калори идчихвэл бидний бие ойлгомжтой хөгжинтэй. Тэгэхээр илүү калори чинь багадаад болохоор биений жинчин яг хэвэн дээр зогсоод булчин чинь өгчихгүй байж магадгүй. Хоёр дахь нь бол тийм хоолны дэглэмээс яаж тэр калорио юунаас авч байгаа бас чухал. Макро шүү дээ тийм 3 макро миний өмнө дандаа хэлдэг нүүрсээс уурга тос шүү дээ тийм тэр гураасаа бид нэр яаж макро авч байгаа чухал. Уурга сайн хандах хэвээр нүүрсээс сайн хандах хэвээр тосоо хандж байгаа бид нэр өдрийн калориос илүү гарч байгаа тий бие хөгжүүлж штэ. Гэхдээ яаж авч байгаа гэж чухал штэ тий. Уурга чинь хандах хэвээр сайн хандах хэвээр яалахаар уурга бид нэр багтуулаад байвал нөгөө амин хүчлүүд чинь дутагтаад болчихгийн чинь хөгжүүлэх процесс чинь байхгүй болчих. Яалахаар бага уурга авч байгаа гэсэн. Тэгэхээр уурга сайн тааруулах хэвээр энерги илүү жоохон нүүрсээс чинь энерги штэ тий тосч гэсэн. Тэрнээс хоолноос илүү жоохон авч агаад нөгөө булчингаа хөгжүүлэх энерги оруулах хэвээр штэ. Тэгэхгүй бол тэр хоёрыг ингэж хослохгүй бол бидний булчингийн мас чинь сайн явахгүй гэсэн ойлгомжтой. Тэгэхээр өөрийнх нь уурганы тос нүүрсээ уургын хэмжээг сайн өдрийн хэмжээнд тааруулаад тэгээд идэх шүү да. Тэгээд хоолны дэглэмтэй байх хэрэгтэй. Гурав дахь нь бол буруу бэлтгэлийн програм. Бид нэр өөрсдөө тааруулсан бэлтгэлийн програмтай байх хэрэгтэй. Гэхдээ дэндүү хачаалтаа хийгээд өөрсдөө дэндүү хөнгөн хийгээд байвал тэр нөгөө hypertroph булчингаа хөгжүүлж байгаа анаболизм үе чинь байж болохгүй яа. Тэгэхээр бид нэр булчиндаа сайн ачаалаа өгөхгүй яг тав сайн ачаалаа өгөхгүй бол дэндүү их өгөөд байвал булчин чинь унаад байна. Дэндүү баг ачаалаа өгөөд булчин чинь нөгөө хөгжих боломжоо гаднаасаа нөгөө тохол өгөхгүй байхад булчин чинь хөгжихгүй гэсэн. Тэгэхээр би өөрийнхөө биедээ таарсан бэлтгэлийн програм та байх хэрэгтэй заавал. Дөрөвт нь бол буруу техник. Бэлтгэлийн техник чинь маш чухал. Яагаад гэхээр бид нар чинь булчингаа яаж ажиллуулж байгаа маш чухал. Яагаад гэхээр бид нэр буруу техникээр яг хоёр толгоо үеигтэй ингэж савж ингэж шидээд штэ тэ чэжэ ихтэй мөрөөр 3 толгоороо их шахахгүй чэжээр багшгаа. Тэгээд ойлгомжтой нөгөө чэж ажиллаж байгаа юм чэжэн дээр ачаалахгүй. Тэгэхээр ойлгомжтой булчингаа сайн ачаалж сурах хэрэгтэй. Зөв техникээ мэдж байгаа сурж байгаа ойлгомжтой булчингаа сайн ажиллах гэсэн үг шүү дээ. Тэгээд тарих булчин хоёр заавал connection байх хэрэгтэй, холбоотой байх хэрэгтэй тий. Дандаа тасгал хийж явахдаа тарих өөрөө бодож байгаа тэр булчингаа ажиллаж байгаа булчингаа сайн бодчих, сайн зарлчих гэж бодож байгаа. Тэгэхээр илүү сайн үр дүнтэй. Тэгээд зөв техникээс заавал барь шүү. Тэгээд илүү хүн жингээр биш зүгээр яг гоё биендээ таарсан жингээрээ хийнэ. Шалтгаан number 5. Тавд нь бол юу гэж ойлгож бас дэндүү их хитрхи өөхний мастаа залуучууд их булчингийн масаа хөгжүүлэх гэдэг. Гэхдээ та нар нэг юм ойлгох хэрэгтэй. Анхны шатны хүнээс яг 3 сарын хичээж байгаа хүнээс бол боломж байгаа. Яагаад анхны 3 сарын шатны хүнээс чи их хурдан хөгждөг. Би сайн хөгжүүлж чадна, өвөө шатаад чадна. Асал калоритэй ч гэсэн тэгж чадна. Улаан хичээсэн залууч боломж байхгүй яагаад body fat чинь ойлгомжтой өөхний хөв 20-с дээш байвал бидний бие чинтэй өөрийгөө цаанаасаа шууд аль тал руу чиглүүлсэн байна гэвэл өөхөө авах тал руу чиглэл. Яг тэр өөхөө байнга авч исэн болохоор хүний бие өөрийгөө тэр чухал руугаа чиглүүлж байгаа. Тэгэхээр бид нэр илүү калори гаднаас оруулаад шууд ихэнх нь өөх руугаа чиглэх гэдэг тий. Булчингийн масаа хөгжүүлэх тал руугаа биш. Нэмхэн байвал ерөөхдөө илүү калори чи ерөөхдөө булчингийн масаа хөгжүүлэхэд амар сайн нөлөөлдөг гэж та нарт
хэлээ тэгэхээр та нар илүү их body fatтай байв шүү дээ. 20%-ээс дээш байвал та нарт би зөвлөх юм бол шууд body fat хасаад тий унгаагаад нэг өөрхөн чадвар хүртэл одоо 8% ч юм уу 7% body fat буулгаад тэгээд булчингийн масс аваад илүү сайн булчингийн массаа дараад авнаад илүү цэвэр гоё хөгжин илүү хурдан хөгжин гэж танад зөвлөе. Тэгэхээр илүү хөөхтэй битээ булчингийн масс авч хүн ихэнх нь нэмгэрч. Гэхдээ бас булчингийн масс алдахгүйгээр нэмгэрч та. 6 дахь шалтгаан бол амралт. Амралт бол маш чухал. Яагаад гэвэл бид нэр унтчих та тий одоо шөнийн цагаар одоо 7-9 цаг амарна шүү дээ тий. Тэгэхээр бид нар чинь унтчих хүний бие чинь сэргэлттэй авч байгаа гэсэн шүү дээ. Өдрийн ачаал авсан шүү дээ. Тэгэхээр бид нар чинь биенээс юм алддаг шүү дээ. Тэгэхээр тэрийг бүх юмнуудаа нөхөж аваа сэргийж авч байгаа болохоор би сайн унтчих хэрэгтэй шөнийн амралт бас чухал. Тэгээд тэр үе дээрээ сайн өөртөө одоо амралтаа өгдөөл дараагийн өдөр бид нэр илүү сайн сэрэгцэн болсон. Тэгэхээр булчинчин илүү сэргэлцтэй байвал тэгвэл илүү сайн бэлтгэлээ хийж чадна гэсэн үг шүү дээ. Тэгвэл ядарсан булчинчин олигтой ажиллаж чадахгүй, олигтой хүн дээр хийж чадахгүй болохоор бид нэр чинь гаднаасаа тохиол өгөхгүй. Тэгэхээр бидний биеинд нөгөө гаднаас өгж хайпертрофи өгч чадахгүй болохоор булчинчин сайн хөгжихгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ойлгомжтой сайн унтаж аварж байгаараа эмэгтэй хүн бол эрэгтэй хүнээс жоохон илүү хамралт авах шаардлагатай шүү. Тэгэхээр тэрэн дээрээс анхаарч байгаараа. За миний хамгийн сүүлийн тэмдэглэсэн шалтгаан нь бол стрессийн талаар бол ойлгомжтой. Гаднаас бид нэр стресс зөндөө өгдөг өдөр болгон стресстэй тий. Ажил болохгүй байх, мөнгө болохгүй байх, гэр бол болохгүй байх, сургууль хичээл болохгүй байх тий. Тийм стрессүүд гаднаас өгөхөр бидний бие чинь тий муу гормонуудаа ялгардаг. Булчинд хамгийн гол нь муу нөлөө гаргадаг гормонд ялгардаг болохоор тэрний бол нэг нь бол кортизол гормон. Тэр гормон бидний булчинд маш муу нөлөө гаргана. Тэгэхээр бид нар чинь сайн булчингаа хөгжүүлэхгүй байж магадгүй. Тэгээд ядраа сайн унтаж амрахгүй болохоор тэгээд нэг сэргэлтээ авахгүй булчин хөгжихгүй. Дээрнээс болоод бас бидний булчингийн масс муу авагдсан гэж та нар хэлээ. Тэгээд бас хаяа бүр өчгөж болж тээ. Дэндүү стресстэй бүр тураад ч юм уу эсвэл дэндүүх харлаад байдیں۔ Стрессийн гормон бас хүний биеинд нөлөө өгдөг. Нэг нь хийх дуртай, нэг нь баг юм идэхгүй байдаг. Тэр хүнээс шалтгаалдаг. Тэр болол би танаа зөвлөх юм бол бага стресстэй тий. Стрессээс болол чадвал нэг сул өөрийгөө тавьчихдаг. Таавал энэ арх хууц стрессээ тайлах биш. Зүгээр нэг туртаа юм чи өөр нэг туртаа хобби юм уу өөрийнхөө нэг цагаа их өдрийн цагаа хийжлээ. Тэрийг стрессээ бодохгүй юм туртаа юм хийгээвэл би бол стресстэй бол би зүгээр фитнес хийх туртаа. Би бол фитнес орохоор миний 90 минут амьдралын өдрийн 90 минут бол миний стресс талж байгаа зөвхөн фитнес би өөрөө бол бараг чаддгүй. Тэгэхээр тийм байдаг. Тэгэхээр дуртай юм хийчих. Тэгээ бүгдээр нь амжилт хүсье. Та нарт миний ийм видео таалагддаг байвал лайк, шеэр хийгээд манай YouTube channel-ыг subscribe хийгээд ринг дээр бас дарчих. Тэгэхээр та нар мэдээлэл нь тэгээд бүгдээр нь амжилт хүсье. Yo, see ya, Gym Brothers.